Ардаа хөгжлийн зорилгын төлөө хог хаягдлыг хэрхэн бууруулах вэ? Монгол улсын хэмжээнд жилд 1.3 сая тонн хог хаягдал үүсдэг бөгөөд нэг хүн хоногт дунджаар 1 кг орчим хог хаягдлыг бий болгож байна. Иймээс иргэн бүр хэрэглээг хэмнэж хог хаягдлын хэмжээгээ багасгахын тулд юу хийх ёстой вэ? Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг энэ хүү цаас нь хөрсөн задарч шингийн тулд нийт 6-7 хоног юу хугацааг зарцуулдаг. Тиймээс манай байгууллага цаасан тайлангаас татгалзаж аливаа үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулж байна. Орчин үед ээжүүд дөнгөж төрсөн хүүхэдтэй живэх хэрэглэх нь бидний ажлыг хөнгөвчилж байгаа хэдий ч хэрэглэсэн чихний хаягдал нь байгаль орчинд 500 гаруй жилийн турш задрахгүй хэвээрээ байдаг. Тиймээс би уламжлалт дараагаар хүүхдээ хуурайлж өсгөж байна. Энэ нь миний хувьд эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй байгаль орчинд ч ээлтэй санагддаг. Нэг удаагийн аяг хөрсөнд бүрэн задрахад 450-500 жил шаарддаг. Тиймээс би кофе шопоор үйлчлүүлэхдээ өөрийн аягийг байнга авч явдаг. Байгаль орчноо хайрлан хамгаалах нь та бидний энгийн үйлдэлээс эхэлнэ.